Өнөөдрийн хичээл хөрөнгө оруулагч сэтгэл зүйн талаар хамтдаа бэлэн боллоо. Тэгэхээр хөрөнгө оруулагч гэж хинбэ өнөөдрийнхөө яриаг эхлэе. Хөрөнгө оруулагч гэдэг хүн олсон орлогоосоо бага зардлаар амьдардаг. Хооронд гарч байгаа зөрөө мөнгөөрөө санхүүгийн хөрөнгө буюу за бонд тогтмол худалдаж авдаг. Үүгээрээ эрийг улам баян болгож идэг, баталгаатай болгож идэг ухаалаг хүнийг хөрөнгө оруулагч хүн гэж нэрлэж байгаа. Ер нь ингээд хүмүүсийг хэрхэн чинээлэг болдг бэ? Яаж баян болдг юм бэ? Санхүү хэрэгчлэг яаж бүтээд юм бэ гэд судалгаа хийж үзсэн байна л да. Тэгтэл ийм олон сонголтууд, боломжууд байж болох нь шүү дээ, тийм. Гинт суглаанд маш их мөнгө хожих. Эсвэл үнэхээр гоцгой тухаантай дуулдаг, жүжиглэлтэй, нугардаг нэг тийм өвөрмөц байх, өв хөрөнгө авах, маш амжилттай бизнес бүтээх гэх мэтчлэн аргууд. Гэхдээ энэ аргууд болохоор магадлалын хувьд бол маш бага байдаг гэсэн үг. Тий? Бараг 10,000-д нэг байдаг ч юм уу, тий, бараг сая хүнд нэг байдаг ч юм. Магадлалын хувьд маш багатай байдаг. Харин эдгээр аргууд дундаас хөрөнгө оруулалт хийх гэдэг арга нь магадлал нь өндөр дүнтэй. Дээрээс нь яг эдгээр арга замаар чинэлэг амьдралыг, баян амьдралыг бий болгосон хүмүүсийн хувь хамаагүй өндөр хувьтай байдаг. Хүн болгон тохирох боломжтой. Яг ойлгох юм бол гол нь тэр ард байгаа сэтгэл зүйн ойлголол хийх боломжтой юм арга гэдгээрээ хөрөнгө оруулалт хийх гэдэг илүү тооцсон. Энэ нь илүү магадлалын хувьд их өндөр боломжтой гэж аргаа гэдгийг хэдүүлээ ойлгоё. За хөрөнгө оруулалт хийгээд эхлэх үед хүнийг ингээд сэтгэл зүйн гэр нь хоёр ангилж болно. Тэгэхээр мөрөөдтэй тоглогч сэтгэл гэж байдаг. Эсвэл хөрөнгө оруулагч сэтгэл зүй гэж байдаг. Энэ хоёрын хоорондын ялгаа яг тэр хүнийх нь онцлогуудын талаар авч үзэх юм бол шинж чанарын хувьд за мөрөөдтэй тоглоом гэдэг бол сэтгэл зүйн хувьд их юм хурдан шуурай ашигнд их сонирхол хандуулдаг байхгүй юу? Би өвдө тоглогч сэтгэл зүйтэй байсан. Мөрөөдтэй тоглогч байсаас хөрөнгө оруулалт байхгүй, мөнгө алддаг, ядуу үрсээ байсан гэсэн үг. Шалтгаан нь. Тэгээ би мөрөөдтэй тоглогч сэтгэл зүйнээс хөрөнгө сэтгэл зүй рүү шилжилт хийж байгаа. Тэгээ шилжилт хийхэд бол урч мэдээд ойлгоод ийм учиртай юм биш үү? Би энэ талаад исэн биш үү гэдэг өөртөө дүгнэлт хийгээд өөрийгөө өөрчлөөд явахаар сэтгэл зүй мөрөөдтэй тоглогчоос хөрөнгө оруулагч руу шилжиж байгаа байхгүй. Тэгэхээр хоорондоо амар ялгаатай байдгийг яг надад жишээ нь яаж мэдрэгддэг гэснийг би маш сайн. Нэрээ би их яардаг байсан сэтгэл зүйн хувьд. Бүлээн гэдэг хувьд миний хувьд одоо маш хэцүү мэдрэмж төрүүлж жишээлх юм бол ажил хийдэг байхдаа би худалдаа хөгжлийн банкар цалингаа авдаг. Тэгээ тэр үед худалдаа хөгжлийн банк руу ороод цалин тогтмол татуулдаг хадгаламж нийлгэж байгаа байхгүй гэрээ байгуулад тэтгэмжээ би долларын хадгаламж нэгэд сард 2 удаа цалин ордор $25 ингээд татуулах автоматар хадгаламж нийлгэж илаа. Тэгээ тэр үед надад төрж исэн мэдрэмж нь юу гэхээр 2 жил маш урт санагдчихсан надад. Пөөх одоо хизээ энэ одоо 2 жил нь болоод би энэ мөнгө даач гэдэг юм уу тийм гялс хурдан их л мөнгөтэй болох юмсан гэдэг тийм эрэл хавгалтай. Тэгээ хүлээн гэдэг бол маш тийм хэцүү мэдрэмж надад төрдөг байсан. Гэтэл хөрөнгө оруулагч хүн хугацаанд үнцнийг хайдаг. Өнөөдөр би хөрөнгө оруулагч болсноороо 10 жил дараа санхүүгийн хэрэгчлөөгөө бүтээнэ гэд хөрөнгө оруулалтаа хийгээд талыг хүлээхэд би бэлэн байгаа байхгүй миний хувьд. Тэр тэргүй он жилүүд өнгөрөн эртгээр ирнэ гэд би бүр хүлээн зөвшөөрчихсэн. Тэгэхээр урт хугацааны ийм үнцнийг хайдаг. Урт хугацааны тоглоомонд тоглоход бэлэн яардаггүй тийм хүмүүс байна гэсэн. Зорилгын хувьд мөрөөдтэй тоглогч мэдээж хурдан ашиг, гялс ашиг татж идэг бол хөрөнгө оруулагч хүн доктортой өсөлт хамгийн чухал гэдэг. Хамгийн гол байх нь чухал, тэгээ найдвартай байх нь чухал гэдэг. Хандлагын хувьд мөрөөдтэй тоглогч учраас азаа туршихад бэлэн янз бүрийн эрсдэлтэй зүйл рүү мөнгө оруулахад бэлэн байдаг байхгүй. Тэгээ би бизнесийн салбар руу ч юм уу янз бүрийн аз сарсан яг биелж магадгүй бэлгүүж магадгүй юмнууд руу мөнгө хийж мөнгөө их алдчихсан түүхүүд надад гашуун түүхүүд байгаа. Тэгэхээр азаа туршдаг бол хөрөнгө оруулагч хүмүүс худалдаг, ойлгодог. Азаа турших гэхээс илүү эхлээд энэ яг юу вэ? Би юу бэ гэдгийг өөрөө мэддэг, ойлгодог гэсэн үг. Тэгээд айдас мэдэрдэг, тэгээд бас шунлын сэтгэл мэдэрдэг. Энэ шунлын сэтгэл энэ чинь наандашгүй шүү дээ. Ингээл нэг миний хувьд бол энд нэг юм арзаналах шиг тийм санагддаг байхгүй. Тэгээд бас их айх тий. Магадгүй тэр нь бүр ингээд биен дээр мэдэрдэг ингээд бие жичрэгч байт юм уу, тавгүй болох гиз мэз ингээд базлах ч юм иймэрхүү мэдрэмжүүдийг би мөнгөтэй холбоотой зүйлүүд дээр худалдаа авалт хийх. Одоо яг хамгийн анхны байраа авч исэн үе мууийг санаж байна л та. Би анх байр авахдаа маш алдагдaltaй 8 хийжсэн байлээ. Хүмүүс ингээд байрыг хямдхан бахтан захиалаад манай байгууллага хүмүүс ингээ ихэнх нэг яг хотгон руу орсон байхгүй бөөндөө. Тэгээ хямдхан бахтан захиалж байхад би айгаад үлдчихэж байгаа байхгүй ганцаараа. Би авч дийлэхгүй байх гээд. Тэгснээ манай компанийн тэр байр ашиглалтанд ороод өмнө нь баг 2 нуграх үед нь бүгдээрээ зараад нэг хотгоноос гарч байгаа байхгүй. Би тэр үед нь орж байгаа байхгүй. Би үнэтэй 25 сая төгрөгийн байрыг 52 сая төгрөгөөр нугарсан үнээр нь худалдаж авч исэн. Тэгэхээр айцаасаа болоод тэгээ бас шунлаасаа болоод тийм буруу шийдвэрүүдийг гаргадаг байсан. Мөрөөдө тоглогч байх та. Гэтэл хөрөнгө оруулагч хүн бол итгэл дээр, хүн гүнзгий утга учир дээр, философи дээр, арийнхын зүйл дээр нь ингэж ажигладаг. Мэдэрдэг учраас тийм алдаа гарахгүй. Та гаргасан шийдвэрүүд нь тайвнаар, удаанаар, нуцтай бодсон шийдвэрүүд байдаг учраас их ондог байх нь. За үр дүнгийн хувьд бол мөрөөдө тоглогч хүн хожиж магадгүй, хожигдож магадгүй, ядч магадгүй, санамсаргүй гэсэн үг тийм яг хэлхийн аргагүй байдаг бол хөрөнгө оруулагч хүний хувьд үр дүн нь төлөвлөгөөтэй бичигдсэн тооцоолтой байдаг.
Тэгээ миний хувьд ч гэсэн хөрөнгө оруулалтын тооцоолыг ингээ гаргаад 10 жилийн дараа хаана хүрэх вэ? Би сард хэдэн төгрөг хөрөнгө оруулалт хийх вэ? Би юу авах вэ? Би хинтэй харилцах вэ? Ямар брокеринг компанитай хамтарч ажиллах вэ гэдэг юм бүх зүйл маань юм төлөвлөгөөний дагуу явж эхэлж байгаа нь одоо би хөрөнгө оруулагч болж эхэлж байна гэж өөртөө дүгнэлтийг боломжтой ахнаарай. Тэгэхээр миний өнөөдрийн сэтгэл зүйн төвшин яг мөрөдөд тоглогчийн сэтгэл зүйтэй яарсан сандарсан тийм байна уу? Эсвэл гой тайван урт хугацаар юм харж байна уу? Тэгээд юмнуудаа хийх гэхээр тэнд нь их гацалтууд үүсээд байдаг байхгүй. Бэрхшээлүүд их тулгараад яагаад гэхээр тэр өөрөө сэтгэл зүйн хувьд тайван биш. Яарад байгаа учраас юм зам ингээ бүгдээрээ зараад нэг отгоноос дуучир дээр философи дээр арийнхын зүйл дээр нь ингэж ажигладаг мэдэрдэг учраас тийм алдаа гарахгүй дандаа гаргасан шийдвэрүүд нь тайвнаар удаанаар нуцтай бодсон шийдвэрүүд байдаг учраас их ондог. Оруулалтын тооцоолыг ингээ гаргаад 10 жилийн дараа хаана хүрэх вэ? Би сард хэдэн төгрөг хөрөнгө оруулалт хийх вэ? Би юу авах вэ? Би хинтэй харилцах вэ? Ямар брокеринг компанитай хамтарч ажиллах вэ гэдэг юм бүх зүйл маань юм төлөвлөгөөний дагуу явж эхэлж байгаа нь одоо би хөрөнгө оруулагч болж эхэлж байна гэж өөртөө дүгнэлт хийх боломжтой ахна. Тэгэхээр та энэ шинж чанаруудыг ажиглаад өөрийгөө ажиглаарай. Тэгэхээр миний өнөөдрийн сэтгэл зүйн төвшин яг мөрөдөд тоглогчийн сэтгэл зүйтэй яарсан, сандарсан, айсан, бачимдсан тийм байна уу? Эсвэл гой тайван урт хугацаар юм харж байна уу? Мөрөдөд тоглогч байх үед бас андашгүй. Яг нэг хөрөнгө оруулалт хийгээл юмнуудаа хийх гэхээр тэнд нь их гацалтууд үүсээд байдаг байхгүй. Бэрхшээлүүд их тулгараад яагаад гэхээр тэр өөрөө сэтгэл зүйн хувьд тайван биш. Яарад байгаа учраас юм зам ингээ буруу дутуу уншаад анхааралгүй хандаад бичиг засны асуудлууд бас гараад идэг. Тэгэхээр эхлээд их тайвшрах хэрэгтэй. Тэгээд мөрөдөд тоглох сэтгэл зүйнээсээ бүр салах хэрэгтэй. Тэгээд өөрийгөө яг хөрөнгө оруулагч би бол хөрөнгө оруулагч хүн гэд тэр одоо дүрлүүгээ илүү ороод тайвшраад урт хугацаагаар юм хараад ашиг хөөх биш үн цэнийг хөөгд эхлэнэ гэсэн утгатай юм шүү. Тэгэхээр хөрөнгө оруулалт гэдэг бол ашиг олох тоглоом биш. Би анх хөрөнгө оруулалтыг одоо би сайн мэддэггүй байх та ашиг олно гэж боддог гэсэн. Тэг яаж одоо хурдан баяжих уу? Өөртөө байгаа нэг хэдэн төгрөгөө яаж бушуухан шүгсдэх үү? Гэс одоо баян болмаар байна. Тэг юунд ч яраад байгаа нь гэс баян болол зөндөө их модалтаж амаар юм болов. Одоо тэр үйлчлэгөө буцаанд авчихлаар өөртөө ярилцаад тэрээ суугээл яасан яагаад яриад байгаа? Яагаад хурдан гэс баяжчих гэж сандчихад байгаа юм? Тэг доороос ингээд зүг атгах байгаа юм шиг ингээд тив дав хийгээл ингээд байгаа юм. Баячаад тэгээд яах юм? Амир их юм авах гал байгаа. Яг тэр үйлчлэг очиад асуух юм бол надад тэгжэл хариулт. Хурдан баяжчихвол зөндөө их авах гэдэг. Авах юм зөндөө байгаад байна. Ядаас дэлгээрээ тий. Тэр хөрөнгө оруулалт гэдэг бол ашиг олдог тоглоом биш. Утга учиртай амьдрал бүтээх аялал юм аа. Энэ маш их үнцэнтэй зүйл. Үнэхээр гоё зүйл. Тэний тийм хам хум яарсан сэтгэл зүгээр бушуухан гэлс баяжи хурдан баяжчаа тэр баяцсан мөнгөөрөө бушуухан ингээд авмаар байгаа зөндөө олон тэр шунлын сэтгэлээ дижээ гэдэг зүйл энэ юусоо бишээ. Би илүү үнцэнтэй хүн болъё. Би илүү ухаалаг болъё. Тэ илүү амьдралыг ухамсартайгаар бүр харин эсрэгээр авах гэдэг юмнуудаа улам багасгая. Тэ яагаад энийг авах гэдэг юм? Хэрэггүй мэ шаардлагагүй юм байна. Бусдад туслая. Гоё юм хийж бүтээе. Энэ нэг насны амьдралаа маш гоё үнцэнтэйгээр өнгөрөөё гэд тэрийг бодож эхэлдэг, тэрийг зорж эхэлдэг. Янз бүрийн зүйл худалдаж авах нь нэг тийм сонирхолтой биш болж эхэлдэг аяллыг хөрөнгө оруулагч болох аялал гэж нэрлэдэг юм байна. Би бүр тэрийг мэдрээд явж байна. Тэгэхээр юу ашигтай вэ? Хаашаа мөнгө хийвэл өсөх вэ? Хурдан яаж өсгөх вэ? Яаж их хэмжээгээр ашиг олох вэ гэдэг асуултууд асууж байгаа тохиолдолд арай болоог байна л гэсэн үг. Яг гол юм аяг ойлгоогүй барьж аваагүй. Яг хөрөнгө оруулалтыг бол мөнгө өсгдөг тоглоом л гэж андуураал яарад л явж байгаа. Би яг ийм байсан л та өөрөө. Тэгээд хүмүүсээс ийм асуулт асуудаг гэсэн багш нараасаа би мөнгөөрөө юу бодлож авах та надад шууд хэлээд өгч. Одоо энэ хурдан өсгмөр байна. Нугалмаар байна энэ мөнгөө энэ гэл төвчгөндөг гэсэн. Тэгээд багш нартаа шаалгалдаг гэсэн. Тэгэхээр одоо надад би хүнээс тийм асуулт асуухнад амар шаардлага байхгүй. Би хэрхэн яаж мөнгө өсгөхөж ойлгосон. Миний мөнгөний өсөлт нь тийм хурданч биш юм байна. Гэхдээ үнцэнтэй юм байна, утга учиртай юм байна гэдэг тоглоомоо тоглож гисэн байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг бид нар сонгохдоо бид нар хөрөнгө оруулалтыг сонгож байгаа шүү дээ. Хувь цаагаа бондоо бид нар өөрсдөө сонгож бодлоо авалт хийж. Сонголт хийхдээ өндөр ашигтайг нь биш өөрийнхөө мэддэг дуртай салбартаа хөрөнгө оруулалт их нь жинхэнэ одоо яг бол философиг нь ойлгож эхэлж байна гэсэн үг байхгүй. Өндөр ашиг хөөхгүй, өндөр ашиг хөөсөн хүн ер нь бурууддаг мөнгө алдах эрсдэлтэй байдаг. Харин ашигийг биш мэддэг салбараа хөөх юм бол хүний мэддэг юм гэдэг чинь өөр шүү дээ. Бид нар ямар мэрэгчлээ юм аав ээж нь юу хийдэг байсан. Нэг бидний ойлгодог салбар, огт ойлгодог салбар гэж байна ахгүй. Жишээл юм бол нэг одоо финанс сонирхдаг хүн байлаа гэж бодъё л та тий. Дарсны талаар ингээл мэддэг судалдаг. Тэр хүнд дарсны салбартаа хөрөнгө оруулалтыг нь онно нахгүй. Тэр хүн өөр мэдчихэж байгаа учраас тий. Гэтэл юу гэдгийг өөр одоо салбарууд
рестораны бизнесийн салбарыг мэддэг хүн байлаа гэж бодъё. Тэр салбарт удаан чанагдсан 10 жилийн туршлагатай хүн байлаа гэж бодоход тэр салбартаа хөрөнгө оруулалт илүү хождог гэж тийм. Тэр хүний өөрийнх нь цуглуулсан, сурсан, мэдсэн, туршлага хураасан салбарууд өөр байдаг. Бүх хүнийг адилхан биш. Нэг хүнд маш ойлгомжтой байгаа зүйл нэг хүнд үнэхээр ойлгомжгүй байдаг. Тэ? Нөгөө хүнд ойлгомжтой байгаа салбар нэг хүнд ойлгомжгүй байдаг. Зөвхөн жишээлх юм бол миний хувьд би ерөөсөө олигтой хоол хийж чаддаггүй байхгүй юу. Гэхдээ олигтой хоол хийж чаддаггүй байлаа гээд миний хувьд чаддаг зүйлүүд байдаг гэсэн. Одоо хаанаг аягуус ашигладаг ч юм уу. Тэ онлайнаар хичээл заахта надад мэддэг чаддаг юмнууд байдаг ч юм уу. Гэтэл яг онлайнаар сурвалж заахта нэг сайн биш мэдхгүй энэ талаар сураагүй мөртлөө маш гоё хоол идэх хүн байж болно шүү дээ. Тэ ингээд хүн болгон давтагдчихгүй онцлогтой байдаг учраас өөрийнхөө мэддэг дуртай зүйлдээ хөрөнгө оруулалт хийнэ гэдэг энэ хамгийн гол нууц томьёог зэжилж аваарэ. За жишээлх юм бол бодит жишээн дээр би хамгийн анхны бонд худалдаж авсан жишээгээ дуртай л да. Тэгэхээр хамгийн анхны бонд худалдаж авахдаа брокеринг компанитайгаа уцаар холбогдчихсон. Тэгээ залгаад би бонд авах хүсэлтэй байна гэд. За та манай дээр бүртгэлтэй юу гэсэн чинь би бүртгэлтэй байсан. Ализэд эдний аппликейшнийг татаад өөрийнхөө имэйл хаяг утасны дугаараар оруулчихсан. Миний данс нэгтчихсэн байсан аахгүй. Тэгээ би нэг баг дүнгээр хувьцаа хүүхдийн нэр дээр хувьцаа аваад үзсэн. Тэгээд явчихсан компани байсан. УЦК Үлзий & Ко гэдэг брокеринг компани. За тэгээд би танаа дээр данс байгаа гэдээ утасныхаа дугаараар шүүлгэнгүүд гараад ирж байгаа миний нэр болортой баяраа гэж. За энэ дээр таны имэйл хаяг бүртгэгдсэн байна. Би таны имэйл рүү манай дээр одоо бэлэн байгаа бондуудын танилцуулга явуулъя гэд. Надаа имэйл ирсэн. Имэйл дээр энэ 4 төрлийн бондны танилцуулга хүснэгт энээс гадна бонд болгоныг тус бүртэн танилцуулсан дэлгэрэнгүй танилцуулгууд авсарсан байсан. За би бонд сонгох хэрэгтэй боллоо тий. 4 төрлийн бонд тэгснэ 4 төрлийн дотроо бас задарч байгаа байхгүй хугацаагаараа өөрөөр хүүгийн төвшингүүд нь өөрөөр. Тэгээ би эднэр дундаас нэг бонд сонгох хэрэгтэй болж. Тэгээд би аль бондыг сонгосон бэ гэхээр одоо Rico, GRD, Senli, Tус гэдэг энэ байгууллагууд нь өөрөөр байгууллагууд байгаа. Жишээлх юм бол хамгийн өндөр өгөө гэж байгаа 21.5% өгөх GRD гэдэг нь нүүрсний салбарын компани байгаа байхгүй. Тэгэхээр би уул уурхайн салбар сайн мэдгүй. Энэ талаар бас уул уурхай төрөнгө оруулалт хийхний хүсэлгүй байгаад байгаа юм. Миний дэмждэг ойлгодог гоё хөгжөөсэй гэж боддог мэт салбар биш байгаа байхгүй. Гэтэл энэ салбарыг мэддэг ойлгодог энэ чиглэлээр олон жилийн туршлага хураасан зөндөө байгаа. Би мэдгүй. Харин Тус гэдэг бонд болохоор технологийн компани байна. Тэгээд санхүүгийн чиглэлийн байгууллага юм байна. Өөрсдөө аппликейшнтэй байна. Тэгээд би өөрийнхөө илүү жоох ойрхон санагдаж байгаа технологи чиглэлд ажилладаг энэ байгууллагыг 24 сараар сонгоод жилийн 21% өгөж авъя. Хагас жил тутамд би өгөөж өглөөж авъя гэд хамгийн бадаас сая төгрөгөөр авах юм байна гэд энэ бондыг сонголтоо хийгээд буцаагаад нөгөө имэйлд нь хариу өгч байгаа хгүй. За би Тус бондыг 24 сараар авахар шийдвэр гаргалаа. Тэдэнд өргөнд авъя гэдэг хариу илгээнгүүт над руу энэ байгууллагын дансны мэдээлэл ирсэн. За тэгвэл та энэ дансанд мөнгө шилжүүлээрэ, гөлөгийн нутган дээр ингэж бичээрэй гэж заавар ирж байгаа. Би зааврын дагуу мөнгө шилжүүлээд хэсэг хугацааны дараа таны одоо бондын хүүгийн өгөөж яг өнөөдрөөс эхлээ бодогдож эхэллээ. Та хөрөнгө оруулалт хийсэн танд баяр хүргье гэдэг имэйл ирж. Тэгээ яг энэ Тус бондыг авснаас 6 сарын дараа хагас жил тутам гэдэг чинь 6 сарын дараа миний одоо харилцах дансанд Тус бондын өгөөж нь орж ирсэн байгаа. Яг 6 сарда ногдох хувь нь орж ирсэн байгаа гэсэн орлого маань орж ирсэн. Тэгэхээр одоо хувьцаа бонд өөрийнхөө санхүүгийн бүтээгдэхүүнийг сонгохдоо юуг үндэслэх нь байна вэ? Та юу гэж ойлгоо? Хамгийн өндөр ашигыг нь хайх нь ингээд хүүгийг нарж байгаа. Хамгийн өндөрийг сонгох. Хамгийн өндөр хүүхэд ч хамгийн ашигтай гэсэн үг шүү дээ гэж сонгох нь эсвэл энэ яг ямар байгууллага, ямар салбар, энэ хүнсний салбар юм уу? Уул уурхай юм уу? Технологи юм уу? Энэ байгууллагын удирдлагуудыг харъя. Ямар хүмүүс байдгийг. Миний оруулж байгаа мөнгөөр яг юу хийж бүтээгдгийг. Би энийг дэмжиж байна. Би энийг ойлгож байна. Би энэ дуртай гэж сонголтоо хийх нь нөө. Тэгэхээр хөрөнгө оруулагч хүн гэдэг бол дандаа утга учирыг хайдаг. Ашиг орлогыг хайдаг хүний хөрөнгө оруулагч гэж тооцохгүй. Тэр хүн бол мөрөдө тоглогч, тэр хүнд ашиг чухал байгаа, мөнгө чухал байгаа. Тэгээд тэр хүн тэгж явж байгаа юм болохоор ингээд буруудах гэдэг. Харин өөрийнхөө мэддэг дуртай салбартаа хөрөнгө оруулалтыг ухамсартайгаар сонгож, шалтгаантайгаар ийм шалтгаанаар би энийг сонгож байна гэд. Тэгэхээр миний хувьд бол мөнгөө 24 сар буюу 2 жилээр хөрөнгө оруулалт хийхэд асуудалгүй. Яагаад тэгэхээр би хөрөнгө оруулалтыг 10 жилээр нь тооцож харж байгаа. Тэр бом төрний хөрөнгө оруулалтын багц үсэг яа гэдэг урт хугацааны тоглоом тоглож байгаа болохоор миний хувьд 24 сар нь асуудалгүй байгаа байхгүй. Гэтэл бонд болгоо ийм байгаалгүй шүү дээ. Жишээлх юм бол би юу гэдэг 3 сарын дараа хэрэглэх мөнгө надад байж болно шүү дээ. Надад нэг хэдэн сая төгрөг байлаа. Гэтэл би энэ мөнгийг 3 сарын дараа хүүхдийн сургалтын төлбөр төлөх ёстой байдаг ч юм уу тийм. Ингээд нэг тодорхой нэг аялалд би зориулах учиртай байдаг ч юм. Тэр тохиолдолд яг вэ гэхээр яг хизээ танд энэ мөнгө хэрэг болох юм гэдгийг харж агаад 3 сараар магадгүй 9 сараар ч юм уу юм бонд худалдаж авах боломжтой байдгаа гэсэн үг байхгүй. Тэр үед болохоор хүртэг өгөөж хэмжээ янз бүр илүү багасаад авчдаг. Богино хугацаанд дээр багасаад урт хугацаанд дээр өсөж явдаг байх нэ гэсэн үг. За тэгэхээр ингэж хөрөнгө оруулалтынхаа
сонголтыг хийдэг. Тэгээд дэлхийн хөрөнгө оруулалтын хаан гэгддэг Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын жилийн өгөөжийг сонирхоод үзэх юм бол 22% дунджаар гарч ирдэг. Тэгвэл 22% гэдэг бол бага өсөлт биш байх нэ гэсэн үг. Одоо бондон дээр ингээ харахаар бондын өгөөж хугацаанаас хамаарат тийм янз бүрээс. Гэхдээ жилийн өгөөж нь ойролцоогоор 21% тай. За эсвэл 19% тай ч юм уу харагдаж болж байгаа зү тийм. Тэгвэл 19%, 20% гэдэг чинь хэр сайн өсөлт юм болоо гэдгийг мэдхийн тулд бид нар дэлхийн Warren Buffett номер 1 хөрөнгө оруулагч дэлхийн хөрөнгө оруулалтын хаан энэ хүний өсөлт 22% өгөөж өгдөг байна шүү дээ. Тэгэхээр энэ бол хангалттай хэмжээний өндөр өсөлт өгөө гэдгийг би бас энэ хэсгийг уншаад судлаад мэдчихсэн. Гайхалтай байна. Зөв юм хийж байгаа юм байна. Заавал хөрөнгө оруулалтын өгөөж өндөр байх нь сайн гэсэн үг бас биш юм билээ. Яагаад тэгэхээр жишээлбэл жилийн хөрөнгө оруулалтын өгөөж нь 60% өгдөг, 100% өгдөг бизнесүүд гэж бас байна. Гэтэл бид нар тэр бизнесийн талаар туршлага байгаа л үү? Тэр салбар руу орсон хүн болгон тийм өгөөж хүртдэггүй гэл үгүй. Яг тэр мэдж байгаа акулууд нь гэдэг юм уу те яг гоё эцэг нь таарсан хүмүүс ч гэдэг юм өндөр өгөөж хүртдэг. Нөгөө талдаа эрсдэлтэй зүйл нь юу гэхээр хөрөнгөө жилд 60% өсөгдөг, 100% өсөгдөг, 300% өсөгдөг хүмүүс төдөж хийнэ зардал өндөр байлгах, төдөж хийнэ одоо бардах, хөрөнгө оруулалтанда талархалтай биш хандахтай илүү үргэлгэн байх, илүү дандаа тэгж өөргөө өсөх юм шиг андуурах ч юм уу. Зүрх талуудаас ард нуудчихдаг байгаа байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалтын өгөөж өндөр байх нь сайн гэсэн үг бас биш юм билээ. Одоо 20% тай 18% тай байна гэдэг нь муу гэсэн үг бас биш юм билээ. Тодорхой хэмжээний яг зохистой хэмжээгээр өсөлт үзүүлж яхад эрүүл байгаа байхгүй. Тий. Газ хурдан баяжихгүй гэдэг бас ингээд нотлогдож байгаа зүг бодлын. Тэгэхээр өндөр өсөлттэй өгөөж хүртдэг хүмүүс эсвэргээрээ бүр санхүүгийн одоо дампууралд хүрэх хэцүү байдалд орох тохиолдлууд маш их байд юм байна. Судалгаан сараар. Дээрээс нь бизнесийн салбарт одоо юу гэдэг юм бизнес хийдэг хүмүүс ингэж хэлж болно шүү дээ. Ийм өгнүүд ерөн гадуураас тийг явж идэг. Хөрөнгө жилийн 22% өсгөх тахтай яад юм би. Наач бага байна. Чи бизнес мөнгө хийвэл наач нугарна шүү дээ гэж гэдэг юм уу тиймэрхүү хүмүүс одоо тийм яриа байдаг. Гэхдээ өгөөж өндөр байх тусмаа төдөж нь эрсдэл өндөр аваад байдаг. Тэр бизнес бүтэхгүй байх дампуурх магадлал нь төдөж нь өндөр. Харин бэр ичтэр яг тань санал болгож байгаа миний зүгээс би өөрөө бас сонгосон энэ замнал маа тий юу вэ гэхээр маш найдвартай. Маш найдвартай замыг сонгоод байгаа. Тэгэхээр мөнгөнд бид нар Warren Buffett-ийн 3 мөнгөтэй холбоотой дүрэн байдгийг. Нэгдүгürt нь мөнгө алдаж болохгүй, хоёр дахьт нь мөнгө алдаж болохгүй, гурав дахь нь мөнгө алдаж болохгүй гэдэг юм дүрэн байдаг байхгүй. Тэгэхээр мөнгөө өсгөх гэж байгаад бүр шуналтж байгаад мөнгө алдчихснаас бизнесэнд бүтлгүүтэйд бүр ингээд үр зээлэнд орсноос яг энэ эрүүл гоё өсөлтийн хуваар хөрөнгө өсгөөд явах нь хамаагүй дээр байдаг. Шунах хэрэггүй, хүлээх төвчөртэй. Яг энэ эрүүл нэг баланс, эрүүл нэг өсөлтийн хувь байгаа. Тэгэхээр энийг илүү хамгаалах, энэ үзэл бодлоо хамгаалах үгүй. Миний сонголт бол энэ би эрсдэлтэй зүйлд орохгүй. Тэгээ миний хувьд бол доктортой байдал нь аюулгүй эрсдэл нь бага байх нь миний хувьд илүү чухал учраас би энд наад бизнес хийж би сонирхгүй наач гэдэг юм тий. Тийм сонголтыг би хийдэг болсон байгаа. Номнууд уншаад сураад авах тусмаа энэ зөв юм байна гэдэг мэдрэмж надад төрж байгаа. Дээрээс нь хөрөнгө оруулагчийн сэтгэл зүй дээр зүгээр энэ бодит биш зүгээр жишээ дурдж байгаа шүү. За жишээ гэсэн үг. Энэ юуг харуулахыг хүссэн бэ гэхээр ер нь дийлэх хүмүүс байр авъя гэж боддог. Зээлээр байр авъя, байрны төлөө зүтгэе. Тэгээ байр авдаг, тэгээ зээлээ төлөөд амьдардаг шүү дээ. Энэ бол маш түгээмэл байдаг. Тэгээ хүмүүс масаараа энийг хийдэг болохоор би нэг ч гэсэн хийх гэж боддог нэг зүйл байдаг. Тэгвэл тэрийг байр авснаас бонд хэрвээ авбал гэдэг зүгээр харьцуулсан тооцоол хийж үзэж байгаа. Заавал энэ бондыг авах гэсэн үг ерөөсөө биш. Байр авах буруу гэж ерөөсөө хэлээгүй. Зүгээр нэг юм тоо бодож үзье аа л гэж байгаа. Зүгээр сонирхъё гэж байгаа нэг жишээ дурдсан. Тэгэд өөрийгөө би 50 сая төгрөг бэлэн надад байна гэж төсөлж байгаа байхгүй. Яг 50 сая төгрөг байна. Тэгээд нэг 150 сая төгрөгийн байр тэмцээ бас авах болцоотой ингээд байж юм гэж төсөөлье. Нөгөө болын жилийн 20% өсөлттэй бонд авах боломжтой ингээд байж байна. Хоёлаа хөрөнгө оруулалт гэсэн үг. Тэгвэл хөдөлгөөний хөрөнгө оруулалт, бондын хөрөнгө оруулалт гэж байж бэлэн байж. Гэтэл би 150 сая төгрөгийн байрыг 50 саяар авахын тулд урьдчилгаагаа төлчихнө. Өөртөө байсан бүх хөрөнгө өгч байгаа. Тэгээд дээрээс нь би 100 сая төгрөгийн зээл өрөнд ороод одоо зээл төлөх хэрэгтэй болоод тэгээд би 6% зээл авсан гэдэг. Айгу өдөр өртсөл л да ипотекийн зээл авсан гэдэгсэл. Тэгээ 20 жилийн өнгөрнөө гэж харах юм бол үр дүн ямар өөр байх вэ? Эсвэл би 50 сая төгрөгөөр бонд л авчи. Бүгдийг бонд руу оруулаад тэгээд төлөх зээл гэж надад бол байхгүй. 20% өсөлттэй жилийн өсөлт нь 20 жил би бондоо яг гэдэг өөрөөр нь өсгөё. За 20 жил өнгөрсөн. Цаг хугацаа өнгөрөн бодлоо. 20 жилийн дараа эргээ харсан чинь юу болсон бэ? Санхүүтэй нийт 171 сая төгрөгийг болвол хүнд төлсөн байна. Зээлийн хүнд зөвхөн. Хүнд төлсөн байна. Тэгээд 150 сая төгрөгийн байсан байр маань 20 жилийн дараа үнэлгээ нэг зах зээлээр 540 сая төгрөг болоод өссөн байна. Байрны үн өсч идэг жил болгон. Байрны үнийн өсөлтөө жилийн нэг 6.6%-аар бодож үзсэн. Тэгээ энэ 6.6% гарахтаас
одоогоос 20 жилийн өмнө одоо яг миний амьдарч байгаа байрны үн хэд байсан бэ гэж тооцоод тэгээд энэ хоорондох өсөлт 20 жилийн өсөлтөн дээр ингээд прогноз гаргаж аваад бодож гаргасан дүн шүү. За яг Монголын жишээнээр гэсэн. Тэгэхээр 20 жилийн дараа 150 саяар авсан байр маань 540 саяар үнэлэх хэмжээнд өсөх юм байна гэж хараад гэхдээ 540 сая төгрөгийн байрнаасаа би 171 саяыг хүүнд төлчихсөн, банкнд төлчихсөн байгаа. Тэгэхээр хасна. Тэгэхээр надад ирж байгаа өгөөж одоо үйл хөдлөлийн хөрөнгө оруулалтын өгөөж маань 369 сая төгрөг бүтээсэн байх нэ 20 жилийн хугацаанд гэж харъя. Хэрвээ би бонд авсан бол зээлэнд мөнгө төлөхгүй, хүү төлөхгүй 20 жилийн дараах өгөөж маань 1.9 тэрбум юм багц үүсгэсэн байна. Тэгэхээр одоо бид нар 369 сая төгрөг 1.9 тэрбум төгрөг хоёрын хоорондын зөрүүг жоохон төсөөлж үзэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй хэр зөрүүтэй вэ? Аль нь ашигтай вэ гэдэг асуултыг өөрөөсөө асуух. Тэгээ ийм тооцоолыг гаргаж өгөөд хахад хүртэл хүмүүс үгүй байр авалгүй яад юм бэ? Байр чухал штэ гэж бодоод идэх нь яаж юм гэхээр тийм одоо хүчтэй тархины програмаар байр авах хэвээр байртай бол байртай болохгүй түрээсийн байранд амьдрах муухай бичмээр өөрийн гэсэн юмтай бол хайрын түрээс нь битгий мөнгөдөл гэдэг нэг тийм програм суудсан байгаа байхгүй. Тэр нь яг үний юм уу гэдэг топ бодоод үзэхээр шалгуудлаа. Топ бодоод үзэхээр бонд хөрөнгө оруулалт хийсэн ашигтай. Тэгээд энэ бонд чинь сар болгон өөрөөсөө ингээ өгөөж өгөн шүү дээ. Тэгэхээр жишээ нь зүгээр топ бодоод үзээ л та 50 сая төгрөгийн өгөөж өгдөлтэй тооцоод үзээ сард надад ингээ цалин болж орж ирэх мөнгөө бодгонд бол яаж боддог вэ гэхээр 20-ыг хуваах нь 12 хуваагаад 1.6% гарч байгаа. Сарын өгөөж. Тэгвэл 50 сая төгрөгийг үрждэг нь 1.6%-аар үржүүлээд үзэхээр 800 сая төгрөг. 800 сая төгрөг сар болго өөрөөсөө үйлдвэрлэх бололцоотой хөрөнгө ахна шүү дээ 50 сая төгрөг гэдэг юм. Тэгвэл энэ магадгүй 800 сая төгрөгөөр байр түрээслээд амьдарч болох юм. Өгөөж өрнө байр түрээслээд амьдрах. Тэгээд тодорхой хэмжээний одоо энэ 1.9 тэрбум болтлоо ингээ өсөж байгаа нэг үеуд шүү дээ. Өсөөд явж байхад нь юу гэдэг нь 100 сая болох үед нь юм уу 300 сая төгрөг болох үед нь ямар ч тийм өөр зээл тавихгүйгээр байр худалдаад авах. Бүх мөнгөөрөө биш. Талаад нь байр худалдаж аваад талын үргэлжлүүлээд бондороос хөрч юм. Янз бүрийн олон хувилбарууд уян хатан байж болно. Энэ заавал ийм хатуу яг энийг өөр явах гэсэн юм байхгүй. Энэ бол зүгээр жишээ. Энэ ямар жишээ вэ гэхээр хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг хэрвээ ойлгох юм бол тооцоолол хийж чаддаг болчих юм бол ийм өндөр өгөөж хүртэх боломж нь бол байсаар байдаг гэдэг жишээ байхгүй. Хэрвээ энийг ойлгохгүй энэ боломж байдгийг юусэн мэдэхгүй яваад ах юм бол энэ өгөөж хүртэх боломжгүй л гэсэн үг. Буюу зөрүүнд байгаа 1.6 тэрбум төгрөг үүсэхгүй салхинд хийсэд байхгүй. Тэгээд тоос шиг замхрна гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулагчийн сэтгэл зүй буюу тооцоолол хийж чаддаг байх, 10 жилээр 20 жилээр юмыг хардаг байх. Энэ ур чадвар бол маш үнцэнтэй ур чадвар. Энэ ур чадрыг яг одоо банк эзэмшдэг, банк мэддэг гэсэн үг. Банк мэддэг учраас хүмүүс 10 жилээр 20 жилээр 30 жилээр зээл өгдөг. Тэгэхээр өгсөн зээлийнхаа нэгсэндээ банк ингээ бонд худалдаад авчиж гин гэсэн үг байхгүй хүнд зээл өгч гин гэдэг чинь. Мөнгө өгч штэ танд ингээ зээл маа гэдэг өгч чинь. Тэгээ буцаа таньс хүү аваад байгаа зү. Яг нэг эсрэгээр нь байраа солилцож бол гэсэн үг байхгүй. Тэгэхээр банк маш ухаалаг зөв шийдвэр гаргаж байгаа. Харин ард иргэд бол яг ухаалаг шийдвэр гаргаж чадахгүй байгаа. Тооцоол хийж мэдэхгүй учраас банкыг маш их баян болгож байгаа. 171 сая төгрөгийн хүү бодоод үзэлтэй тийм маш их мөнгө байгаа зү. За тэгээд ийм тооцоолтыг хийж бүгдээрээ суръя. Тэгээд өөртөө ашигтайгаар энэ хөрөнгө өсөлтийг бий болгоё. Тэгээд миний хувьд бол олон алдаа зөндөө гаргасан. Би хөрөнгө оруулалт сэтгэл зүйтэй анхнаасаа байгаагүй. Би энэ талаар надад зааж өгөх хүн байсангүй, мэдэхгүй байсан. Хотлон алдаа гаргасан, маш их яарсан, твдчихсэн, хүмүүсээс хоцорчих үедээ тэг гой боломжуудыг алдчих үедээ гэдэг сая төгрөгөөр би алдаа гаргаж исэн. Тэгэхээр алдаа болгон маань гой сургамж, алдаа болгон маань өсөх боломж, дээш нь гიშгэд явах шатууд байсан байна да гэж хардгийн. Тэгэхээр алдхан зүгээр өнөөдөр гой ном бичсэн хөрөнгө оруулалтын гайхалтай хүмүүс, магнатууд бүгд алдаа гаргасан хүмүүс байдаг. Энэ дотор алдаагүй нэг ширхэж байхгүй. Ялангуяа эхний 1-2 жилдээ битүү алдаа тий тэндээсээ дандаа юм сураад ухаарад босч ирсэн байдгаа. Тэгэхээр тааж гисэн энэ хөрөнгө оруулалтын салбар дээр алдаа гаргасан мөнгөний алдагдлт хүлээсэн бол санаа зовох хэрэггүй, өөрийгөө одоо гимжүүлэх хэрэггүй, тий өөртөө хатуу хандах хэрэггүй. Харин энэ алдаанаас сураад урагшлаад ийм алдаа гаргасан ийм гой үнэтэй хичээл авсан юм чинь за би тэр бомын багцыг бол заавал бүрдүүлнэ гэж урагшлаад авах хэрэгтэй. Тэгэхээр хөрөнгө оруулалт сэтгэл зүй гэдгийг одоо базаад дүгнээд харах юм бол ерөнхийдөө одоо биш дараа тансаглая гэдэг хүлээмж өрөхийг хэлж байгаа байхгүй. Одоо тансаглаад ах юм бол энэ санхүүгийн хэрэгчлэл ирэхгүй шүү дээ хэзээж. Миний хувьд яг одоо би iPhone 17 авахаа болчоо сууж өнөөдөр болох шийдвэр гаргасан. Тэгээд iPhone 17 шинэ загварын утас авах 5 сая төгрөгөөр бонд авах шийдвэр гаргасан. Эх 7 хоногт би бонд худалдаж авна, гэрээгээ зурна, хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн хэрэгчлэлд хүрэх
зам руугаа би 5 алхам урагшлах гэж байна гэсэн. Тэгэхээр би одоо тансаглахгүй. Гэхдээ санхүү хэрэгчлэнд хүрснийхаа дараа хангалттай хэмжээний пассив орлого бүтээснийхаа дараа магадгүй би шинэ iPhone 18, 19, 20 худалдаж авах цаг нь ирнэ. Гэхдээ одоо биш гэдэг би хүлээн зөвшөөрж байна гэсэн үг байхгүй. Одоо тансаглахгүй. Дараа нь тансаглая гэдэг. Тэгээ би хүлээж чадна. Санхүү хэрэгчлээ бүтээгээд надад 5 жил хэрэгтэй, 10 жил хэрэгтэй гэх юм бол би хүлээх боломжтой. Угаасаа тэр жилүүд өнгөрөн урсаж чадна. Тэгээд нэг ингээ санхүү хэрэгчлээнд хүрчих юм бол энэ хөрөнгө гэдэг зүйлийг, хувьцаа бонд гэдэг зүйлийг би өвлүүлж болдог. Тийм учраас би хүлээж чадна. Хүүхдүүдийн төлөө, ач нарын төлөө, тий өөрийнхөө 50 насны төлөө, өөрийнхөө 60 насны хэрэгчлээтэй баян амьдралын төлөө би хүлээж чадна гэдэг сэтгэл зүй. Бусдад гой харагдах байхгүй юм байна. Баярслаар гой гангаа хувцлах, тансаг ширээдсах, төрс өдөр мөдрөө тансаг хийх, тий гой сайхан байр оронд амьдарч гой сайхан үнэтэй машин унж, эд материал хэрэглэн гэдгийн цаана нуугдчихэдэг. Бусдад гой харагдчих юмсан. Бусад хүмүүс намайг хараад вау гэж бодоосай. Гайхан бишрээсэ гэдэг тэр нэг шундлын сэтгэлийг бүр авч хайдаг. Бусад хүмүүс минь харагдсан ч зүгээр. Бусад хүмүүс муулжсэн ч зүгээр, тий. Ер нь харагдаад байх ч алавгүй. Яг өөртөө зориулаад энэ амьдралыг утгаучтай туулъя гэх. Тэр шийдвэр явж идэг. Гой байр, гой хавсны үнийг нь сонирхоо болоод хэлдэм байх. Харин урсгал зардлыг нь сонирхдаг болчтой. Сард гардаг тогтмол зардал нь хэдвэ? Тэр их сонирхолтой асуулт. Яа тэгэхээр тэр нь илүү чухал. Миний мөнгө урсгал дээр холбогдож, миний тогтмол зардал дээр нэмэгдэж орж ирэх гэж байгаа учраас илүү тэрийг сонирхдаг болж эхэлнэ. Байр, машин гэдэг бол энэ амьдралын гол зорилго, хамгийн чухал зүйлүүд биш байхаа болж эхлэхээс гадна эдгээр зүйл бол зүгээр зардал юм байна. Тансаг байх тусмаа дагаад зардал нэмэгдэж байдаг юм байна. Ээлж ирийн даруухан байр, даруухан машин байх тусмаа төдий чинь зардлаас хэмжиж байдаг. За машинг бол бүр сайн юм байна гэдгийг ухаарч эхэлж байна. Хувьцаа бонд бол хөрөнгө гэдэг мэддэг хүнийг хөрөнгө оруулах сэтгэл зүйтэй хүн гэж хэлж байгаа. Тэгэхээр юу хөрөнгө мөн бэ, юу хөрөнгө биш вэ гэдэг хоорондын ялгаас алгадаг. За энэ бол зардал, энэ бол тансаглал. Энэ бол өстой бусад гой харагдах гад ингэчлээ шүү. Ийм шийдвэр гаргачлаа шүү. Бусдыг дагчлаа шүү. Хоцорчгүй гэдэг айцаараа би маркетинг тавтагдаад би нэг авчлаа шүү. Мөнгө өрчлээ шүү гэд. Би жишээ нь сүүлд Балид аялаад явж байхдаа нэг тийм одоо тренд болж байгаа усны синс нэлээд өндөр үнэтэй синс сонирхож үзсэн байхгүй. Тэгээд яг тэр синсээр ингээ хүнээр ингээ үсээр оруулаад тэг өөрөө байрж үзээд ингээ ороож үзсэн мэт. Тэгээд надад ямар мэдрэмж төрсэн бэ гэхээр авах юмсан ингээ бодоод идэг тэр синсээ ингэж гой туршиж үзсэн айгу баярлж байгаа. Туршиж үзэхгүй надад ерөөсөж гой санагдаагүй. Тэг хитрхи нүсэр том айгу хэцүү. За ашгүй дээ. Биний худалдаж авахгүй юм байна. Зөвхөн хүмүүс гоё гэж яриад байгаа болохоор YouTube дээр тэр синстэй холбоотой зөндөө олон бичлэгүүд ороод байгаа болохоор л би авах юмсан гэдэг мэдрэмж шунал надад төрсэн байгаа байхгүй. Тэгээ бодит амьдрал дээр тийм гоё зүйл бүтээгдэхүүн байснаггүй л үгүй. Яг иймэрхүү одоо мэдрэмжээрээ хөтлөгдөөд буруу шийдвэрээр худалдаа авалт хийсэн тохиолдол бол зөндөө бид юм билээ. Хүмүүс нэг яриа сухаар инээдтэй чинь. Жишээлх юм бол гэрийн тоос оруулдаг шал угаадаг юм өндөр үнэтэй тийм аппаратууд байдаг шүү дээ. Тэгээд тэр аппаратуудыг бас маркетинг тавтагдаад ингээл хүмүүс авчдаг. Тэгээд яг ингээ хэрэглэхээр тийм гоё юу гэвэл гоё юусоо биш. За өшөө нөгөө фитнесийн зам гэдэг ч юм уу тийм гүйлтийн зам дугуй мууг гэртээ авч тавиад ингээ хувцсны үлгэр болсон зүйлүүд чинь юу гэдэг вэ гэхээр дандаа тийм сэтгэл хөдлөлөөр бусдыг дагсан тийм худалдаа авалтууд чи эргээгээд ямар ч хэрэггүй ашиглахдаггүй зардал болж хуурж байгаа байхгүй. Гэтэл хувьцаа бонд гэдэг зүйл маань мөнгөний маань өсгөөл байж байгаа учраас надад цалин олгоол байж байгаа учраас энэ үргэлж зөв хөрөнгө оруулалт байдаг. Тэг хөрөнгө оруулалт хийхэд сул тал нийшрэгч байдаггүй. Мөнгө хадгалах хөрөнгө оруулалт хийхэд сул тал 0 байдаг. Ямар ч сул тал байхгүй. Маш олон даваа талтай зүйл байдаг гэсэн. Тэгэхээр хөрөнгө оруулах сэтгэл зүгээ ингээд базаад нэг иймэрхүү зүйлүүд мэдэрч ойлгож яг хүлээн зөвшөөрч толгойд өгч байвал хөрөнгө оруулагч болж эхэлж байна гэдэг тийм. Болрогийн хувьд санхүү маань өмнө нь ямар байсан бэ гэдээ харахаар би эхлээд жаргахаа боддог байсан. Гой сайхан зүйл. Одоо энэ дээр бодож шинэ би ингэжсэн. Ажил хийгээд цалин маань их өндөр биш ээ. 450 мянга 550 мянган төгрөгийн сарын цалинтай байхдаа яг цалин орсон өдөр дансанд ингээд нэг хэдэн төгрөгч байдیں۔ Тийм. За 300 мянган төгрөгч юм ингээд орчлоо гэж бодъё л та. Уртчлага цалин гэл. Тэгсэн чинь тэр цалингаараа гүйж гараад утгагүй шинэ жил болох гэж байгаа болохоор шинэ жилдээ зориулаад 220 мянган төгрөгөөр нэг гой ноолрын цам завж ийсэн би айгу тод санаж байна. Тэгээ тэр бол нэг шинэ жил зориулаад гой харагдах гад хүмүүс л зориулаад байна шүү дээ. Тэг хүмүүс зориулаад өндөр үнэтэй нэг удаа нэг хэдхэн цаг өмсөх зүйлд ингээ хөрөнгө оруулалт хийж байгаа. Цалингийн ихэнх хувийг өгч байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд азралтай амьдралаа бодож байна. Хамгийн түрүүнд мөнгө өртөг. Гарч гүйдэг, худалдаа авалт хийдэг, тэднээсээ кайф мэдэрдэг амьдралаар амьдардаг байл. Тэгээд ихлээр яадаг вэ гэхээр тооцоололгүй төлөвлөгөөгүй санхүү яадаг вэ гэхээр төлөх ёстой мөнгөө төлөх гэхээр тэр мөнгө нь байхгүй болчихдог байхгүй. Байхгүй. Тэгээд магадгүй зээл авах хэрэгтэй болно. Тэгээ өрийн тойроглоо орж эхэлнэ. За янз бүрийн төлөх ёстой төлбөрүүдийн хугацаа хэтрэх, утас хаагдах, орох хараа нэрх нь хаагдах ч юм уу, цахилгаан интернет тасрах,
стресс үүсэх тий ингээд мөнгө нэхэгдэх энэ мэдрэмжүүд рүү ингээд ордог байсан. Тэгээд дээрэс нь зээлийн хүү төлж эхэлж байгаа юм. Нэг өрийн тойролоо яваад орчиж байгаа учраас зээлийн хүү төлж эхэлнэ. Хадгаламж байрцаалсан зээл аавна. Нөгөөдрөө жижигэн дугаар ингээд хадгаламж эхлүүлээл хөрхөн өсгөл явж ийснэ. Асуудал үүсэл мөнгө ингээд дутагдаад эхлэнгүүт хадгаламж ирцэлсэн зээл авчиж байгаа байхгүй. Тэр энэ бүх асуудлууд юунаас үүсээд нэхэр тэр номер 1 дээр байгаа жаргалтай амьдрах гэдэг шунлын сэтгэлээс бүх юм үүсээд байгаа байхгүй. Тэр ингээд балаг тариад байгаа. Тэрийг ерөөсөө олж авч чадахгүй гэсэн. Тэрийг ерөөсөө буруутгахгүй. Би тийм их мөнгө үрдэггүй шүү дээ. Би өөртөө харин ч тахаагүй маяг үжигдэн тий. Миний орлол бага байгаад энэ орлогондоо бурууж хичээл цалин хангалтгүй байгаад ингээл тэгэл ингээд яваад идэгсэн. Санхүүгээс хамарж байгаа амьдрал их маяг тэгээд хөрөнгө оруулалт огт байхгүй. Хувьцаа бондын талаар өстө төөж мэдлэг байхгүй. Амьдардаг байлаа. Харин одоо миний санхүү ямар болсон бэ? Би хамгийн эхлээд хөрөнгө оруулалт хийдэг болсон. Орлого ороод ирлээ. Би хөрөнгө оруулалтаа дандаа бодно, тооцно. Миний анхаарал, энергийн ихэнх хувь, цаг хугацааны ихэнх хувь хөрөнгө оруулалтын дээр төвлөрчихсөн. Би хизээ хаана хүрэхээ мэднэ, энэ ямар чухал гэдгийг мэднэ. Хөрөнгө оруулалтаа эхлээд хийн. Дараад нь маш чухалчилж сар болгоны 5-ны дотор төлөх ёстой бүх зарлуудаа төлнө. Тэгэхээр төлөх ёстой бүх зардал гэдэг юм юу орж байна вэ гэхээр одоо байрны төлбөр хамгийн эхлээд төлнө. Байр, цахилгаан, сөөх, ус дулаан гэдэг тийм. Тэгээд дараад нь гар утасны төлбөрүүд төлнө. Хүүгийнхаа төлбөрийг бас төлдөг. Гар утасны төлбөр, интернетийн төлбөр, Netflix үздэг, Netflix-ийн төлбөр. Тэгээд би онлайн бизнес эрхлэхийн тулд тодорхой аппликейшнуудыг худалдаж авдаг. Одоо энэ Loom гэдэг хичээл зааж байгаа аппликейшнийг би сарын $18 худалдаж авдаг байхгүй. Сар болго ингээд сунгуулдаг авдаг аппликейшнуудаа скул дээр би $100 төлдөг. Тийм энэ болгоныгоо ингээд тогтмол зарлаа гаргана. Надад одоо төлж байгаа зээл огт байхгүй болсон. Бүх зээлээ хаасан байна. Тэгээд дараад нь хадгаламжаа хийн. Хадгаламж бол одоогийн байдлаар аяллаа, бизнесийн тэгээд сан үсгэх маягаар тий. Би одоо нөгөө эрсдлийн сан, аюулгүй байдлын хадгаламж гэдэг нэр өгт ургу нэрэн тас их энергийн хувьд юу байгаа учраас өвдөгтөө хэрэглэн энэ гэдэг тийм сөрөг нэр өгөх хүсэхгүй байгаа хгүй. Тэгээд зүгээр сан гэд нэрлэлчихсэн. Тодорхой хэмжээний хуримлал тий байж байг гой цөөрөм нуур далаад ингээс одоо юу гэдэг тийм гой нөөц үүсгээд явж байгаа гэдэг энэ гурлууга мөнгө тодорхой хуваар хийгээд тэгээд хамгийн сүүлд нь нөгөө хамгийн ихэнх байсан зүйл нь хамгийн доор бичигдсэн дараа нь жаргана гэж байгаа байхгүй. Хөрөнгө оруулалтаа хийсэн үү? Хийсэн. Төлөх ёстой бүх байрны мөнгө утасны мөнгө бүгдийг төлсөн үү? Төлсөн. Хадгаламжаа хийсэн үү? Хадгаламж гэдэг чинь чухал шүү дээ. Хадгаламж байгаа учраас гоё аялна тий бизнес маань өсөж хөгжин бизнестэй хөрөнгө оруулалтыг шаардлагатай болно шүү дээ. Юу гэх юм одоо жишээлх юм бол би сүүлд аяллаар явж байхдаа бизнестэй зориулаад микрофон худалдаж авч байгаа хгүй. Микрофон авах ч юм уу, ноутбук авах, ийм багаж хэрэгсэл юмнууд худалдаж авах, магадгүй сургалтын цогч гэдэг юм. Ийм чухал зүйлүүд бизнес гэж хадгалсан юм хэсгээс гаргана гэсэн үг байхгүй. Тэр эднэрийг хийсэн үү? Хийсэн. Одоо жаргаж болно. Гадуур гой хоол идмээр юм уу тий? Гой болцоонд явмаар юм уу? Кино үзмээр, тоглолт үзмээр юм уу? Гой жаргалтай, гой ховц хонор худалдаж авмаар юм уу? Жаргах мөчөө ингээд хамгийн доор нь оруулаад. Ердөө байрын солиох үед санхүү маш гоё эрүүл зөв эргэж эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр байрын замраагүй байх үедээ санхүү маань маш их стресстэй төвхтэй байсан гэсэн үг. Тэгэхээр таны санхүү өнөөдөр ямар дараалалтай байгаа вэ гэдэг дээр та бас дүгнэлт хийгээрэй. Тэгээд өөрийгөө яг одоо ямар сэтгэл зүйтэй байгаа ажиглаарэ гэж хүсмээр байна. Тэгээд нэвцэн санжаа бэлдсэн ийм 10 асуултан дээр та хэрвээ тийм гэж бодож байл 1 гэдэг оноо өгөөд тэгээд нийтдээ хэдэн оноо авч байгаа дүгнээд үзээрэй. Би мөнгийг төр зүрийн хэрэгсэл гэж биш урт хугацааны хамтрагч гэж хардаг. Би мөнгөний шийдвэр гаргахдаа айц эсвэл шунлаар бус бодит мэдээлэл тулгуурладаг. Би ашиг хөөхөөс илүү утга учиртай зүйлд хөрөнгө оруулалт илүү амар тайван байдаг. Би мэддэг ойлгодог салбартаа хөрөнгө оруулахыг илүүд үздэг. Би алдагдал гаргасан ч түүнээс сургамж авч чаддаг. Би хурдан ашиг гэхээс илүү доктортой өсөлтийг эрхэмлдэг. Би хөрөнгө оруулалтын өмнө судалгаа тооцоол хийдэг. Би санхүүгийн зорилго төлөвлөгөөтэй. Би өөрийн үн цэнд нийцэхгүй зүйлд мөнгөө зарцуулахгүй байж чаддаг. Би мөнгийг бусдад тусаалж үн цэнд бүтээх хэрэгсэл гэж харддаг гэдэг. Хөрөнгө оруулагч хүнд байх шаардлагатай маш гоё. Одоо ойлголтуудыг нэгтгэхэд 10 өгүүлбэр болгосон байгаа. Та эдгээрээс яг өөртөө шударга хандаад тийм гэж бодвол 1 гэдэг оноогоод нийт хэдэн оноо авч байгаа вэ гэдгээр хараад хэрвээ 8-10 оноо авч байгаа юм бол баяр хүргэе. Та ухаалаг хөрөнгө оруулагч сэтгэл зүйтэй байна. Та мөнгийг ухамсартай удирдах урт хугацааны үн цэн дээр төвлөрдөг. Яг зөв байна гэсэн. 5-7 оноо авч ивэл сайн байна. Та сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй боловч зарим шийдвэрээ илүү ухамсартай болгоё. 0-4 оноо авч явах юм бол мөрөөдө тоглогчийн хандлагын ер нь багасаг юм харагдаад байна шүү. Тэгэхээр мөнгөтэй харилцаагаа өөрчлөх алхмаа одооноос эхлэх юм бол их хүчил гарнаа гэдэг ийм хариу байгаа. Та тэгээ жинхэнэ гоё үнэхээр ухаалаг урт хугацааны буур суурьтай хөрөнгө оруулагч болохыг хүсвэл аль нь ашигтай вэ гэдэг асуултыг хизээж битгий асуугаарэ гэж чин сэтгэлээсээ хүсмээр байна. Аль нь ашигтай вэ биш, аль нь миний дуртай, мэддэг, дэмжихийг хүсдэг, үн цэнтэй зүйл вэ гэдэг дээрээ төвлөрч эхлэхээр боллоо шүү. Хөрөнгө оруулагч болох аялалд нь амжилт өрөөё. Дараагийн хичээлээр иргэн уулзцаая.